Нийгэм цаг үед улс төрд, улс их оронд, өнцөг болонд дэндээ олон зүйл болж байна. Энэ дунд бас санамсаргүй нэг өглөөс ирээд одоо сайдын ярьж байгаа зүйлд эмзэглээд үзэл бодлоо илэрхийлснийхаа төлөө цоо шин санаачгүй бодоочгүй зүйлд хутгалдахын тэрээ. За тэгээд яасан бэ гэхээр казак үндэстэн. Ерөн казакийг манай Монголын цөөнхийн үндэстэн үү гэхэд бас асуудалтай тулгарч байгаа юм байна. Казак монголчуудыгаа манай үндэсний цөөнх гэхүү, соёлын цөөнх гэхүү гэдэг асуудлууд бас байгаа юм байна. Нэршлийн хувьд. За тэр нь яг би бол казакчуудыг бүгд нь өгөөсгээгүй. Гэхдээ одоо намайг казак монголчуудын дунд яс хайсан, хагалган ботаргасан гэдэг тем юм руу явж явах шиг байна. Хамаагүй, би айхгүй. Би хэлсэн үгэндээ эзэн байдаг хүн. Тийм. Дуусан дуустал нь эзэн байна. За гэхдээ энэ консул гэдэг Баян-Улгийн аймагт консулын газар нээн гэдэг санааг хэн ерөн анх гаргачваа гэд би бас хүмүүстэй ярьлаа. Тэгсэн чинь энэ сая ерөнхийлөгчийн Казахстан дахь айлчлалын үеэр Казахстаны талаас тавьсан санал юм байна. Тэрийг нь Монгол улсын гадаад харилцааны яам хүлээж аваад энийг нь ажил хэрэг болгохоор одоо яригдсан ярианы түвшний асуудлыг гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд Авбакир сайд сэтгүүлч тодруулах үед ингээд ярьсан юм байна. За тэрийг нь би олоод харчихсан юм байна. Хөвчлөлтэй их болно манайхаа. За тэрийг нь би ингэхэн зөв үү? Улс дотор улс байгаа юм шиг ингээд дахиад нэг аймагт тусдаа статус олгоод тусад нь элчин консулын газар нээх зөв үү гэдэг ийм асуудлыг тавьсан. Ингэснээр олон казакчууд над руу яамин, гэмин, пэмин юу вэ? Маш олон их субъектив доромжллыг шийдсэн. Мэдээж би угаасаа хүнд зүгээр мөрөөрөө байж байгаа доромжлуулт эмхтэй биш. Гишүүн байсан ч биш байсан ч юу ч байсан би хизээч тэгж мөрөөрөө явж хагаад зарчмын асуудалд байр сууриа илэрхийлэх болон асуудалд хувь хүнийхээ хувьд гайхаж хандсныхаа хувьд хинээрч доромжлуулаад тисээ суудгүй хүн. Төрийн хүн болсноор би хямгаанч доромжллыг амснаа. Доромжллыг тиснэ гэж тангараг өрөөгүй. Энийг би бүх цаг үед хэлж байгаа. За харин энэ консулын асуудлыг хүндсэн хүмүүс нэгдүгээрт Баян-Улгийчүүд маань тэр дундаа казак монголчууд маань энэ асуудлыг өөрсдөө хүсэлт тавьж өргөдөл хүсэлт тавиагүй байхад яагаад ийм зүйлийг ингээд гадаад бодлогын хүрээнд шууд аль нэг улсын ерөнхийлөгчийн тавьсан саналыг шууд ингээд ямар ч судалгаа иргэдийн нөхцөл байдал, үг үзэл бодлого, нийтийн хандлагыг судлахгүйгээр хүлээн зөвшөөрчвөө гэдэг асуудал байгаа. Эннээс нь болоод өнөөдөр яг үндэ ийм талцал явагдаж байгаа. Гэхдээ талцлын галыг өрдөөх моднууд нь өөрсдөө манай казак монголчууд болсон. Энэ хүмүүсийн өөрсдийнх нь хандлага, үзэл бодол, үг үйлдэл үнэхэрийн бусад монголчуудын зэвүүцлийг хүргэхүйц байсан. Зарим нэгэн бүр юунаас нь дурдах юм бол эдэр муусан өхөр монголчууд удахгүй эх орноо хятадд эзлэгч хужаанарт эзлүүлчихэд газар нутаггүй болохоор юугаа харамлаас сууж яхахын харъя. Гэх мэтчлэн ийм муухай үгийг хэлчихэд энэ хүмүүс өөрсдийгөө монгол хүн, миний эх орон монгол гэж хэлж чадах юм уу? Нэг, хоёрт эрт дээр үеэсээ тэгсэн чи одоо яаж юм гэхээр зэрэг гуй болж байна. Консулын газар бол худалдааны яадаг ийдэг худалдааны таатай нөхцөлийн иргэдийн юу гинүү асуудал.
нэг асуудлыг их гайхлаа. Монгол улсад амьдарч байгаа Монгол казак монголчууд маань хоёр улсын иргэншилтэй байдаг юм уу? Би нэг бүр гайхчлаа. Хүссэн үедээ казак руу яваад хүссэн үедээ Монголд ирээд монгол хүн болчдөг тийм байдаг юм бахтай. Би энийг судлаа гэж бодлоо. За тэгээ дээрэс нь монголчууд эрт дээр үеэсээ шуналтай суудаг тийм ээ, шунал нь барагддгүй ноёдынхоо гайгаар худалдааны замаар улс орон эзлэгдэн төрөмгийлэгдэж байсан гашуун түүхтэй. Энэ түүхээ уншиж мэддэггүй маа гэхэд саяхан гарсан тэр тусаар тогтнол гээд фантастикийн киног үзцгээч. Битгий түүхээ март. Түүхээ мэдхгүйгээр дараагийн түүхийг бүтээдгүү гэж үг байдаг. Энэ консулын газраар далимдуулаад надад бол энэ Баян Улгийн аймагт ийлч давуу одоо тусгаар тогтносон шинжтэй ийм нөхцөл байдал үүснэ гэж би хардж байгаа. Тийм учраас би энэ консулын газрыг нээхгүй байх дээр үргэлж бат тууштай зогсно. Баян Улгийчүүд бусад монголчуудын адилаар үнэхээр энэ монгол хүн муу юм бол бусад монгол иргэдийн адилаар альва нэгэн асуудал одоо Казахстан руу байна уу, хаашаа байна уу зорчих үедээ тэр одоо консулын газар элчин яамд хамтахаар Улаанбаатарыг зорин ирнэ. Бүх монголчууд тэгж байгаа. Сэлэнг, Дархан, Баян хонгор яг ижилхэн анслагдсан байгаа ховд Гойвалтай, Завхан ус бүгдээрээ Улаанбаатарыг зорин ирдэг. Энэ иргэдийн адилаар яг ижилхэн одоо төрийн үйлчилгээг авна. Яхаараа Баян Улгийчүүдэд илүү тусдаа статус өгөөд, илүү тусдаа найр тавиад тэг нэг юм муухай зайл байна. Би шудраг ярьчээ. Тэр дөрөв би комментээр бичиж байгаа. Бид нар үндэсний цөөнг биднийг гадуурхдаг гэд гомдлоод байдаг. Тэгсэн мөртлөө бид нар лөө дайрч давчлахтаа нөгөө үндэсний цөөхөө мартчихдаг. Монголчууд биднэрт гомдох хэрэг байдг юм уу? За дээрэс нь түүхийг ямар их гуйвэлддэг юм бэ? 100 жилийн өмнө Монгол улс өөрөө ч газар нутаггүй байсан ч гэж ах шиг. Уучлаарай. Монголын түүхийг казак монголчуудад үнэн мөнөөр нь заах сургалтын хөтөлбөр байна уу? Хэрэгжиж байгаа үр дүнгийн хэмжээ. Би одоо энэ гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд, за боловсролын яамд гэд хид хідэн яамд хаяглаад бичиг илгээх гэж байна. Энээсээ төрүүлээд би нэг ганц хоёр юмнуудаа яриад хай. За казакууд маань намайг бидний казакуудыг доромжллоо гинэ. Уучлаарай. Хэний ч санаагүй хүндэрлэлийг казакуудад олгосон ер нь бол заяо цорын ганц нам бол Иргэний зориг ногоо нам. Энэ 100 жилийн түүхэнд энэ улс төр Монголын улс төрд хизээч казак эмэгтэй хүн гарч байгаагүй. Төрийн эрх байрах дээд байгууллагад хизээч казак эмэгтэй хүн сонгогдож байгаагүй. Гэтэл бид нар Замира гэдэг эмэгтэйг казак эмэгтэй хүн ингэж дандаа эрэгтэй хүн юу яадаг. Бид нар гендрийн бодлохоор Замира гэдэг эмэгтэйг бид нар дэвшүүлээд нийт иргэний зориг ногоо намын дэмжигчдийн хүчээр тэр дундаа намайг дэмждэг монголчуудын хүчээр Замира гэдэг хүн улсын их хурлын гишүүн болсон. Энэ бол казакчуудад тэр дундаа казак эмэгтэйчүүдэд надтай ажиллахан казак эмэгтэйчүүдэд өгж үзүүлж байгаа хамгийн дээд хүндлэл гэж би удаа бодсон. Харин эсэргээрээ энэ хүнийг улсын их хурлын гишүүн болсон цагаас хойш надад казак хүний тухай миний бодол мэдрэмж өдөр бүр доошо шат уруудсан. Ингэж байсан үзүүлэлтийг саяхны энэ санамсаргүй байдал үнэхээр батлах шиг боллоо. Би бас үндэсний цөөнх гэд хүндлээд хайрлаад би ер нь зөвхөн казак гэлтгүй баяд ойр хаанах вэ маш олон үндэстэй ястан байгаа. Би бүгднтэй л би хүн сэтгэлээр харьцдаг, хүн үднээс харьцдаг, адилхан монгол хүн гэж харьцдаг. Гэтэл харин өнөөдрийн ийм зүйлийг би болгосон хүмүүс нь казакууд өөрсдөө дээрэс нь ярьж байгаа юм. Манай Казахстан тэгж ярих юм бол бид нарыг хүрээдэр гэж байгаа. Хүрээдэр бол байр орон сууцтай сайхан юм хумтай баг өдрийн хоол орой хоолндоо ч салаад иддэг манай Казахстанууд ч гэж шиг. Юу яриад байгаа юм бэ? Тийм сайхан байдгийн бол зөвхөн тийшээ биш. Ер нь аль сайхан улс руу явах боломж Монгол улсад нээлттэй, иргэн бүрт нээлттэй.
Нэг хойд Солонгос шиг улсад хоригдоод, баригдаад, хүлэгдээд эрх хэрэг чөлөөгөө хасуулаад байгаа юм шиг битгий аашлаад бай. Нэгдүгээрт, хоёрдугаарт надад харин бүр эсэргээр шал санамсаргүй явж байгаа Баян Улгийн энэ казак монголчуудын асуудлыг хүндсэн биш. Надад цөөнхийн дотор цөөнх болсон Баян Улгийн доторх халах монголчууд, урайхайчууд, уйгурчууд хэрхэн яаж эдийн засаг, газар орон нутгийн байдал, тийм ээ, хэрхэн яаж эрх хэрэг чөлөөгөөрөө одоо боомлогддгоо маш олон мэдээлэл хэлж байна. Би эх 7 хоногт маш олон хүмүүстэй уулзалт зохион байгуулах гээд байж байна. Баян Улгийд одоо Баян Улгийгээс дамжаад ховдын хойд хэсгийн нутгийг тэр чигээр нь малчтынхан сайхан өвлжөөний газар, сайхан цуслангийнхан газарт нь өөрсдийнхөө одоо талигч болсон хүмүүсийнхаа одоо хэрэгсүүрийг аваачаад хашаа байраад мунхан байраад тавьчихдаг юм. Хөөрхийн монголчууд чи яах вэ? Сүсэг бишрэл өндөр юм болохоор за одоо яаж энд яах вэ гэд ингээ нүгөө явчихдаг. Нүгөө явсных нь араас очиж суучгаачдаг юм. Энэ бол яг үндэ хужаа цаашаа арга хэрэгсэл санаа сэтгэл шүү. Ийм зүйлүүдийг бид нар одоо ярих болчих. Ер нь энэ улсын хурлын гишүүд за байж эхлээд энэ урийнхаачууд монголчуудынхаа асуудлыг ярих. За дээрэс нь Баян Улгийн дотроо ерөөсөө монголоор ярьдгүй тухай маш олон хүмүүс их сурвалжаас мэдээлж байна. Яг гадаадд очсон би ч гэсэн 2022 онд илүү 22 онд лөө 23 онд очсон. Тэгэхэд бас үнэхээр хүмүүс монголоор бас муу ярьдгийм байна да гэж бодоод ирсэн. Тэгэхэд би улс төрийн хүн болоогүй байсан. Тэгээд би зүгээр сайхан гой нутаг байна, сайхан байна, казакууд маань сайхан байл гэд ирсэн. Харин яасан бэ гэхээр зэрэг одоо энэ урайхаачууд, халах монголчуудыг одоо эдийн засгийн байршлаар жишээлбэл арилжаа 8 дээр хүртэл казакуудтай нэг үн, монголчуудад, урайхаачуудад өөр үн, өндөр үн тавьдаг. Дээрээс нь дэндүү энэ бүлэрхэг байдлаа хадгалдаг учраас ажлын байр олддоггүй. Ажилд авах болохоор зөвхөн казакуудаа авдаг. Монгол халах монголчуудад, уйгурчуудад, урайхаачуудад ажлын байр байдгүй. Тэгээд тэрийг болохоор энд юу гэж комментээр бичэн гэхээр танаа муусаа халахчууд муу ажилгүй аригчин ангаасан ахиагүй гэд ингэ бичиж байгаа байхгүй юу? Ингэж одоо цөөнхийн доторх цөөнх гэд уучлаарай үннээрээ сайхан өвөг дээдс байна 100 жилийн өмнө тийм ээ ямар нөхцөлтэй байдал байхад нь энэ сайхан газар нутаг орноо энд амьдраа гэд өгсөн байдаг юм билээ. Энэнд одоо гуйлаад байх худал хуурмаг юу байна? Түүхээрээ үлддэг юм. Түүхийг үнэн худлаар эсвэл гой сайхнаар чимгэлдэггүй юм. Тэгээ одоо юу гээд байгаа юм бэ? Бид нар өвдөг сүгдөөд гуйж ирээд ямар газар гуйсан биштэй энэ төр гэж мэд. Өвдөг сүгдөөд гуйж ирээгүй ч гэсэн энэ газар нутагт амьдрья гэдэл ирсэн. Твдэж байх үед чинь твнэр биш тэмээгээр тусалсан монголчууд яг үнийг хэлэхэд өнөөдөр 100 жилийн дотор эдээшин дасаад энэгшин дасалцаад монгол хүн болох нь болоо цаашаа санаалаад бэж байдаг юм байна. Би бүхэлд нь харлуулахгүй. Ялангуяа энэ сэлэнгээр түнхлэр бусад одоо аймаг орон нутгаар амьдарч байгаа монголчууд бол үнэхээр Монголтой хайртай казакууд байдаг. Би тэрийг бүр маш сайн мэднэ. Гэхдээ энэ сүүлийн энэ 3 хоногийн туршид үнэхээр бас бүрэн ингээд нэг юм бяцхан энгийн судалгаа хийж болох энэ хандлагуудаас үнэхээр би казакуудыг гайхлаа. Казак хүн гэж ийм байдаг юм уу, ийм увайгүй байдаг юм уу гэсэн бодлыг замираад төрүүлээд явж итэл дээрэс нь казак монголчуудын орж ирж доромжилж байгаа доромжлын үгнүүд зөвхөн намайг биш Монгол улсын талаар, Монгол улсын бусад халах монголчуудын талаар, бусад үндэстнүүдийн талаар энэ ярьж байгаа, бичиж байгаа сэтгэлүүд дэндүү айгутмаар байна. За, өөр чинь юу гэж ярьж байлаа? За, дээрэс нь маш олон хүмүүс за энийг энэ дээр бичигдсэн байгаа учраас одоо энийг дараа яриа. За, нэг асуудал юм. Улс төрчид уг нь бол энэ Баян Улгийн аймгийг нэг тустай аймаг гэж үзээд, нэг тустай тойрог гэж үзээд эндээс 3 мандаттай 4 мандаттай тойрог байсан тий. Гэтэл бид нар манай эртний зориг ногоо нам хүндлэл үзүүлж анх удаага эмгтэй хүнийг гаргаж ирснээр өнөөдөр Баян Улгийн казак монголчууд 5 гишүүнтэй энэ улсын хуралд байж байгаа юм.
За тэгэхээр яадаг вэ гэхээр улсын хурлын гишүүд нэг хүний сонголт алт гэж үздэг юм байлээ. Юуг нь нөхөв энэ дотор 28 оноо горилсан хүмүүс битүү байна. Надад бол 28 он ерөөсөө сангийн биш байгаа. Би 28 онд игэл жирийн амьдралаа хөөгөөд өөрийнхөө хийж чадах юмаа хийгээд амьдрна гэж бодож байгаа. Тийм учраас надад хин нэгнээс санал авах гад алчиг үнэтэй саналыг нь авах гад ийм тэнд алцганаад айдуу зөөлөн яриад ингээ явж явах ямар ч шаардлага байхгүй. Тийм учраас би энэ улс орны өнцөг булан бүрт болж байгаа болохгүй байгаа зүйлүүдийг мэдвэл чадхаараа хэлж засахын төлөө байж байгаад л буuna. Өнөөдөр баян үлгийд байгаа казакчуудын одоо энэ муухай хэрээс хэтэрсэн увайгүй зам байдлыг ярьдаг нэг ч улс төрч алга. Бүгдээрээ айгаал. Юунаас нь айдгийг болохгүй бүтгүй юмыг хэлхэл ёстой, засгал ёстой. Тэгээл гэж энэ их хурал энэ төлөөллийн байгуулагч нь байгаа үсттэй. За тэгэхээр хүмүүсийн мэдээлж байгаагаар Баян Үлгийн аймаг бол онцгой Монгол улсын татвар төлөгчдийн мөнгнөөс бүрдсэн одоо энэ нийгмийн халамжийн бодлогыг хамгийн их авдаг гэсэн ийм гомдлыг ирүүлж байна. Тийм учраас би Абакир сайд руу ийм асуулга явуулж байгаа юм. За Улсын хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.16, 8.1.17 заасны дагуу төрөөс нийгмийн халамж хамгааллын чиглэлээр баримталж буй бодлого хэрэгжилт төсвийн үр ашигтай байдал болон халамжаас хөдөлмөрч шилжих зорилтын биелэлтэй холбоотой дараах мэдээллийг 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дотор ирүүлнэ. Нэгдүгээрт үүнд улсын хэмжээнд амжиргааны доод түвшнээс доогуур орлоготой буюу ядуурлын түвшин хамгийн өндөр байгаа аймагуудын зэрэглэл дундаж үзүүлэлт болон тэдгээрийн бүс нутаг аймагуудад чиглэсэн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ бодлогын талаар. За энд юу тусах вэ гэхээр энэ ер нь 21 аймагт халамжийн бодлого тэнцвэртэй, тэгш хүртээмжтэй байдаг юм уу гэдгийг энэ асуултаар судалчихна. Баян Үлгийн аймагт хуваарлагдаж батлагдсан нийгмийн халамжийн сангийн нийт төсөв зарцуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 2020-с 2025 оны он хүртэл жил тус бүрээр сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн, санхүүжүүлсэн үйлчилгээ үйл ажиллагааны төрөл бүрээр илгээнэ гэж байгаа. 3 дугаарт нь Баян Үлгийн аймгийн хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг үйлчилгээнд хамрагдсан өрх иргэний тоо болон тус аймгийн нийт хүн ам өрхөд эзлэх хувь 2000-аас 2025 оны байдлаар. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13-ын 5-ын 4-т заасан үндслээр буюу ажилтаа байна. Буюу нийгмийн халамжийн дэмжлэг тусалцаа үзүүлэх шаардлагатай 4 ба түүнээс дээш 18 насны хүртэлх насны хүүхэдтэй гэр оронгүй үрх талгайсан эцэг эхэд олгох мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэдийн тоон мэдээлэл олгогдсон тэтгэмжийн хэмжээг аймаг тус бүрээр 2020-оос 2025 оны байдлаар. Энд бол би зөвхөн Баян Үлгий гэж онцлог байгаа зарим зүйлийг. Яагаад гэвэл би энэ бүх халамжийн бодлогууд тэнцвэртэй 21 аймагт явагдаж гин үү? Хүн амынхаа энэ яг энэ асуудалд нэрвэгдээд байгаа зорилтод бүлэгдээ тэгш хүртээмжтэй хуваарлагдаж чадж гин үү гэдгийг би мэдих зорилгоор ингэж оруулж байгаа. За дээрэс нь казакууд одоо тэжигцэн алдсны тэтгэмжийг маш ихээр авдаг. Хүүхдээ төрөнгөө эмээ өвөд нь өргүүлээд бүртгэлтэй болгоод ингээд айл өрх бүхэн одоо энэ тэжигчийн алдсны тэтгэмжийг ээж аав нь амьд сэрүүн байхад хүртэл аваад байна гэсэн гомдлыг маш их ирүүлсэн. Тийм учраас 5 дугаарт нь их эцэг олон хүүхдээ өртөлгөөсөн их эцэг тэтгэмж олгох тухай хуулийн хүрээнд буюу 0-18 хүртэлх насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өртөлгөөсөн эрх эцэгт олгох тэтгэмжид хамрагдсан иргэдийн тоо, тэжигчийн алдсны тэтгэвэр авагчдын тоо, хөгжлийн бэрхшээлтэй улмаас группт хамрагдагчдын тоо, асаргааны тэтгэмж, өртөлгөөсөн их эцгийн дэмжлэг, хүүхдийн мөн хүнсний эрхийн толоон бичиг, онцгой тохиолдлын тусламж гэх мэтчлэн халамжийг төрөл тус бүрээр нь мэдээллийг нь ирүүлнэ гэсэн ийм бичиг явуулж байгаа. За энэ бичгээр бол ер нь одоо яг энэ Монгол улсын халамжийн бодлого 21 аймагта нийт иргэдтэй тэгш хүртээмжтэй
хүрдгийм байна уу гэдэг нь ялгаатай байдал нь гараад ирчихнэ. Бүр мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаад явнаа. За одоо энэ Жандос материал гин. Султан шаагаад бай яшка минэл гин. За. Айдос Шипрхан нэгнэ. Намын жагсаалтаар гарч ирчгээд олон юм солиороод гудамжны яриатай ямар ч дипломат харилцаа мэдэхгүй. Энийг олон улсын парламент шүүхэд өгч мусульман улсуудаас Монгол улсын үндэсний цөөхийг шахан гадуурхаж байна гэд олон улсад гомдол гаргая гинэ. Би энийг хэлээд байгаа байхгүй юу? Битгий давар заяа. Битгий давар. Өвөг дээдс минь та нарыг энэ сайхан их нутгийнхаа хамгийн үр өгөөчтэй, хамгийн их байгалийн газарт орох баялагтай нутаг оронд хуваарлаа та нарыг амьдруулахдаа үр хойчоо, охид үрсээ та нараар доромжлуулна гэж энэ газар нутгаа олгоогүй юм. Битгий давраад байгаарай. Ёстой харин хэлчихье. Эдгээр чи харин бүр ёстой найгуу хэрвүүлж, найгуу бузрын бүр ямар олуулаа юм бэ? Тэгээд бүр уйхгүй юм. Та нар өөрсдөө хэлсэн байхгүй юу? Та нар өөрсдөө энэ байдлыг эхлүүлсэн. Казак монголчуудаа. За юу. Та нар би консулын газар нээж болохгүй. Яхаараа аймагт нээдэг юм бэ? За тэгвэл яах юм? Бусад энэ баяд ястан үндэстэн өөр одоо ямар илээ буряд энтергээд одоо энэ бурядууд байгаа газарт бид нар дахиад бурядын консулын газар нээх үү? Ийм та нарт яхаараа ийм давуу ирэх олоодтэй. Би дахиад хэлчихье комментээр бичсэн юм аа. Та нар үнэхээр энэ Монгол улсад ирэх чөлөөгүй амьдрах боломжгүй байгаа бол та нарт Казахстан битгий хэл сайхан улс руугаа явах эрх чинь нээлттэй байгаа. Энэ бол бүх Монгол иргэнд нээлттэй байгаа боломж. За юу. За тэгээд дээрэс нь би эндээс юу үтсэн ямар одоо бодол шийдэл хүрж ийн гэхээр зэрэг би Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ ажлыг дараагийн намрын чуулганд хийх ёстой юм гэж бодсон. Энд яах вэ гэхээр зэрэг зөвхөн Баян Үлгийн аймгийг нэг юугаар нэг одоо тойрог гэж үзээд энэ тойрог дотор квотыг бий болгоё. Ямар квот вэ гэхээр соёлын цөөнхийн төлөөлөл үндэсний одоо тэр цөөнх доторх цөөнх болоод байгаа халах Монгол урайхаа уйгурчуудын төлөөлөл яг тэнцвэртэй байлгах ийм хуулийн төслийг санаачлая гэж бодлоо. Яагаад Баян Үлгийн аймагт 100,000 хүн дотор хичнээн одоо уйгурчууд халах монголчууд урайхаачууд байгаа энэ би судалгааг бас би авна. Улсын бүртгэлээс. За тэгээд эннийхээ дагуу яагаад тэр хүмүүсийн эрх ашиг, тэр хүмүүсийн эдийн засгаар боомлогдож байгаа, ажлын байр олдохгүй байгаа, энэ газар нутагт өөрсдийнх нь зусж байгаа, өвлжиж байгаа, энэ малаа оторлуулж байгаа, энэ газар руу казакууд ингэж ийм новшийн санаагаар ингэж муухай сүсэг бишрэл, итгэл үнэмшил, мухар сүсгийн далимдуулж ингэж одоо хэрэгсүүрээ тавьж байгаа асуудлыг хэн ч шийдэхгүй яваад байгаа юм. Яагаад Баян Үлгийгээс тойргоос гарсан 4 гишүүн энэ асуудлыг авч хэлэлцэж ярьдгүй юм. Адилхан тэр тойргоос гарсан бол тэр тойрогт амьдарч байгаа бүх хүмүүсийн эрх ашигыг хангахын төлөө ажиллах нь улсын хурлын гишүүний үүрэг. Гэтэл хизээч тийм байдгүй. Яагаад гэвэл казакчууд хатуу ийм бодлоготой учраас хатуугаар зөвхөн өөрсдийнхөө казакуудыг нэр дэвшүүлээд тэднэрийгээ дис дараалал сонгодог. Энэ Баян Үлгийн аймгийг баруун таван аймаг болохыг гисэн бодол бас буруу юм байлээ. Баян Үлгийн аймгийг баруун таван аймагтай нийлүүлээд ингэчих юм бол уус, ховд, завхан, говь алтай энэ бүх тойрог дээр дам Баян Үлгийчүүн казакууд сонгогдох юм байлээ. Яагаад гэвэл наад хэд чинь 100,000 очоод 100,000 тэдэртээ бүгдэнд нь 10 хүн байгаа бол 10 ингээд Баян Үлгийн казакуудыг сонгох юм байлээ. Ийм эрсдэл байдгийм байна. Би өчигдөр зөндөө толгой гашлаглаа. Ийм эрсдлийг бодоод харин эсэргээрээ Баян Үлгийн аймгийг нэг тойрог болгохын зэрэгцээ дотор нь квотчулж өгөх нь хамгийн чухал шийдвэр болох юм байна. За ингээд мэдээж энэ шийдвэрүүдийн дагуу би намар тийшээ Баян Үлгийн аймагт очиж ажиллана. Тусгай баг бүрэлдэхүүний хамтаар.
Тэгэхдээ урийн хаачууд, халх монголчууд, уйгурчууд, хүсвэл казак монголчууд ч уулзаг. Ингэж уулзаж нутаг орноор явж, нутаг орноо эргэж тойрж тэнд юу болж байна? Газар доорх баялагын хаанхын хин ямар гишүүн нь ухаад хужаа нарт зараад явж байгаа энэ мэдээллийг надад зөндөө өгж байгаа. Замира гишүүний газрыг лицензийн 8-аачин наад чин гэж байна. Замира гишүүнийг. Монгол орны газар нутгийг байгалийн доорх баялагийг нь хужаа нарт зардаг гин. Зархаар барахуу зарим нэг нь хужаа нараа залилдаг гин. Ийм мэдээллүүдийг надад иргэдийн зүгээс өгөөд байгаа. Тэгээ би энэ хүмүүсээс баримтыг нэхэд байж гин. Та нар надад энэ юмыг өгөөрэй. Намайг баян үлгээд яваад очихоор тэр газар орон тэр сэнжсэн байгаа, зарцсан байгаа, сэндийчлээд байгаа ойр хавийн тэр одоо юу байдгийг мал аж ахуй элдв юм эрхлэх боломжийг нь хаагаад байгаа тэр бүх юмнуудыг бэлтэж байгаад үзүүл. Баян үлгийн аймгаас сонгогдсон гишүүд нь энэ талаар бүх одоо иргэд сонгогчдийнхаа эрх ашиг ажиллаж чаддгүй маа гэхэд жагсаалтаар сонгосон миний бие Монгол улсын үнцэг булан бүрээр санал авч одоо улсын хурлын гишүүн болсон учраас Монгол орны үнцэг булан бүрт байгаа асуудлаас тэр бүр улсын хурлын гишүүд тоож шийдэхгүй байгаа, анхаарахгүй байгаа, дуу хоолой болохгүй байгаа, төлөөлөхгүй байгаа ажлуудыг би хийе. За тэгээд би юу бодчихлаа? Үнэхээр нэрээ завсрахгүй. Тийм нэр тэгж байна. Казакчууд тэгдэм байна. Юм л болол хужаа нартай барьцдаг юм байна. Хужаа нартай барьцдаг мөртлөө та нар муусай өвхөр монголчууд гэж хэлээд та нар тэр барьцаад байгаа хүмүүсээсээ ямар ялгаатай байгаа юм? Бүр баг нарийн ярих юм бол тэдрээсээ ч муухай байгаа гэдгээ та нар хар. Та нар миний зургийг мянган AI-аар өөрчлөөд өөрсдийнхөө зүс төрхтэй хольж матарлаад би байгаа минь энэ, будаггүй байгаа минь энэ. Монголчууд намайг ямар байдгийг, ямар үед ямар байдгийг үнэхээр мэднэ. Та нар намайг яаж ч матарлаад намайг барахгүй. За тэгээд одоо нэг жоохон улс төр гоёрлж байгаа хэдэн хурган дарганаар энэ тэнд Монгол казак ахын дүүсийга ялварлан гадуурхах хин ч ялварлан гадуурхаагүй шүү. Өөртөө орж ирсэн байхгүй. Өөртөө энэ балиар новшийн галаа өрдсөн. Дээрэс нь гадаад харилцааны яамны сайд Батцэг энэ талаар мэдээлэл өг. Та нарын тэр Казахстан явж ирэхдээ чанхуу гутгаад ирсэн гайгаас ч юм болоод Монгол казакаараа өнөөдөр ингээд талцаад ийж байна. Энэ дээр мэдээлэл өг. Яхаараа өөр улсын төрийн тэргүүний тавьсан хүсэлтийг Монгол улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх гэдгийг шууд хүлээн зөвшөөрдөө. Монголын ард түмэн энэ дээр ямар байр суурьтай байх юм, ямар үзэл санаа хандлагатай байх юм. Энэ эхлээд худалдаа сайхан зүйлээр эхлэх боловч цаашлаад газар нутгийн хүн амын өөр энэ үндэсний аюулгүй байдлын түвшинд ямар одоо эрсдэл үүсгэж болох вэ гэдгийг судалж судалгаагүйгээр ийм юм хүлээн зөвшөөрөд байдаг чинь гадаад бодлого юм уу? Монголын гадаад бодлого юм уу? Үнэхээр гайхамшигтай. Үнэхээр гайхалтай. Битгий ийм жавбуурсан заваа юм хийгээд ард иргэд олон нийтээ үндэстэн хооронд нь яс хаях ийм балиар юм ихээ. Их суурийн бол энэ гадаад харилцаанаас гаргасан гадаад бодлогоос гарлаа. Одоо тэгээд энэ казакчууд нь бичээд байна. Та нар тэр хүүхдэд хэл гинэ. Та нарын хүүг биш юм уу? Та нарын ерөнхийлөгч биш юм уу? Ингэж хандчаад та нар яаж өөрсдийгөө Монгол хүн, Монгол их орн энэ төр гэд худлаа хуцаад байгаа юм. Ухаад явсныхан дараа газраа харамлаа суужээ. Та нарт угаасаа газар байхгүй. Ухсан бүгдийг хятад ухсан гинэ. Ухсан ч гэсэн газар нь үлддгийн тэгвэл. Бүр үнэхээр хэлмээрээ. Энэ Монгол хүний энэ нэг бүр юу вэ? Одоо бүр нэг бодоод исэн чинь нэг цөөхин гэдэг нэрээр бүр ингээд бүр төрий бариад бамбаалаад сурцсан. Бүр залтай, арга залтай. Гарцаагүй юм болоод эхлэхээр бид нэр гомддаг. Тэгснэ нариндаа болохоор ямар муухай бүр өөрсдийнхөө муулаад байгаа хужигаасаа долоон дээр санаатай. Дээрэс нь энэ гадаад бодлогын хүрээнд энэ Баян улгийн аймагт консулын газар байгуулыг гихтээ энэ эргүү гадаад бодлогын гадаад яамныхан ямар малаа бодож исэн. Дөнгөж саяхан 16 жилийн өмнө 2010 онд энэ казакууд Монгол улс дотор төрийн эргэлт хийхээр, цэргийн эргэлт хийхээр ийм юм зэхэж байсныг
Харин тухайн үеийн ерөнхийлөгч Элбэг Дорж цэрэг цагдаагийн хүчээр тэн цэргийн байгууламж байгуулж энтер болж иж энийг дарж исэн ийм саяхны түүх байгаа. Дээрээс нь 100 жилийн дотроо эдгээр чинь бүгдээрээ нэг удаа Монголыг хаяад Казахстан руугаа явж исэн. Яваад буцаад ирж исэн. Тэгээ одоо Казахстан хөгжил сайхан болсон бол бас нээлттэй шүү дээ. Хин ч хэнийг хориог, хэнийг ч энд хориогүй, уяагүй, хүлээгүй. Казакийг битгий Монголыг ч тэгж хориогүй. Энэ улс бол ардчилсан, тусгаар тогтносон, ардчилсан Монгол улс. Ардчлал гэдэг чинь сонголт нээлттэй гэсэн үг. Ойлгож байна уу? Энийг ойлго. Тэгээ дургүй байгаа бол, хэцүү байгаа бол, ад жаргалгүй байгаа бол, өглөө өдөр оройн хоолндоо салаад идэж чадахгүй байгаа бол, байшин орон сууцанд амьдарч тансаг сайхан амьдарч чадахгүй байгаа бол амьдруулъя гэж Казахстан ч бас нээлттэй байна. Таны сонголт. Энэ бол үндсэн хуулиар танд олгосон эрхээ эдэл. Ийм байна. За тэгэхээр энэ жанхуу утгасан хүмүүс жанхууга тайлгна. Сэтгүүлчид энэ гадаад харилцааны яамны сайд Баццгаас очиж тодруул ямар судалгааны үндсэн дээр энэ Казахстаны ерөнхийлөгчийн энэ тавьсан саналыг хүлээж авсан юм бэ? Энэ чинь казак монголчууд, баян үлгэдэг казак монголчууд ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Энийг хүсээгүй гээд байна. Гэтэл яагаад ийм юм болчихвоо? Энэ таны асуудлаас болж Авбакир сайд мэдээлэл хийснийг Нарантуяа Наара гишүүн аваад Facebook дээр постлсны улмаас казак монголчууд субъектив дайрж элдв гурваар гутаасны улмаас энд ингээд бөөн хөндлөнгөөс харж байгаа монголчуудын хувьд Нарантуяа Наара гишүүний хувьд би ингээд ийм одоо нэг тодорхой хэмжээний үйл ойлголцол талцал үүсчээд байна. Энийг хэн хариуцах юм бэ гэд гадаад яамны сайд Баццгаас асуу сэтгүүлчтэй. Ийм байна. За тэгээ дээрэс нь энэ казак монголчууд яг би өдөө хатгаж байгаа хүмүүс байгаагүй үүсэхгүй. Дунд нь яс хайж байгаа. Өшөө энэ улс оронд хагарал ботрол үүсэх гэсэн юм байгаагүй үүсэхгүй. Гэхдээ гарцаагүй казак монголчууд өөрсдөө дэндүү муухай увайгүй харааж, өрөөж, басамжлан, доромжилж, ингэж комментоор орж ирж байгаа чинь бүх монголчуудын дургуутслыг, зэвүүцлийг хүргэж байгаа шүү. Тэрийг маш сайн ойлгоорой. Та нар үнэхээр энэ их орондоо хайртай юм бол, энэ их оронд төрж өссөн би монгол хүн гэж боддог юм бол энэ бусад дарвалзаад байгаа тэнэг хүмүүстэй ядаж ах トゥ угийн хуваар үндэстэн нэгийнхаа хуваар хилж ам хамрын хамжааргадаарай гэж би зөвлөх байна. За тэгээ дээрэс нь намайг үнсий цөөхийг ялгуурлан гадуургасан яасын хийсэн олон улсын шүүх мөнхөд өгнө үү яам нь энэ чинь нээлттэй гэхдээ би боловсролын яамнд бодлогын түвшинд монгол хэлийг казак монголчуудад бүрэн сайн эзэмшүүлэх казак монгол баян үлгий даяар монгол хэлээр харилцан ойлголцож худалдаа үйлчилгээний бүх юмыг тийм байхыг би шаардсан ийм юм явуулна. Дээрэс нь түүхийн хичээлийг төлхөө оруулах, түүхийн шалгалтаар iyэш бусад юмнуудыг үнэлдэг ийм юмыг оруулъя гэж бодлоо. Зөв үү? Ийм байна. За баярлалаа. Консулын газар баян үлгээд бариулахгүй. Энэ бол миний байр суурь.